Өнөөдөр дэлхийн багш нарын 31 Монголын багш нарын 59 дахь баярын өдөр тохиож байна. Энэхүү бэлэг цайн өдөр Дархуул аймгийн багш нарын баярын хурлыг зохион байгууллаа. Дархуул аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 26 сургуульд сургуулийн өмнөх боловсролын 40 цэцэрлэгт 2000 гаруй багш ажиллаж байна. Өнөөдрийн баярын хуралд ерөнхий боловсролын сургуулийн 1373, сургуулийн өмнөх боловсролын 650 багш туслах багш, боловсролын салбарын 180 удирдах ажилтан, урилгаар гавьяат багш нарын төлөөлөл оролцлоо. Энэхүү баярын хурлын үеэр аймгийн шилдэг багш хамт олныг тодруулж урамшууллаа. Мөн аймаг орон нутгаас багш нарын нийгмийн асуудлын хүрээнд багш нарын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж эхэлнэ гэлээ. Дархуул аймагт өнөөдөр төрийн өмчийн сургууль цэцэрлэг, за тэгээд мөржлийн сургууль гээд нийт одоо 26 сургууль 40 цэцэрлэгт 2000 гаруй одоо багш мэргэжтэй хүмүүс ажиллаж байна. Өнөөдөр тэдний төлөөлөл болсон 600 орчим хүмүүсийн залуучууд центр дээр одоо баяраа тэмдэглэж байна. За багш нар бол баяраа тэмдэглэхийн зэрэгцээ багш нар тулгамж байгаа асуудал, за тэдний цалин хөлс, за тэгээ багш нарын одоо мэргэжлийн одоо үнэлэмжийг нийгэмдээ хүргэх, төрөл засагтаа дуулаа хүргэх ийм одоо үйл ажиллагааг бол энэ багш нарын баярын өдрүүдэд зохион байгуулдаг. Энэ хүрээнд бас манай Дархуул аймгийн багш нар, за багшийн одоо ажлыг ачаалал, за багш нарын цалинтай болоод ийм одоо асуудлуудыг бас орон нутгтаа, за төрөл засагтаа ингээд тавиад тодорхой асуудлууд бас ингээд дэмжлээд явж байгаа гэдгийг бас энэ тасрын тулгамжиж хэлье. Тухайлбал Дархуул аймгийн одоо багш нарын 42% бол одоо тохиолын орон сууцнд амьдарч чаддгүй. За аав ээжтэйгээ түрээсийн байранд, за тэгээд хашаа гэртгээд эдгээр хүмүүсийн одоо орон сууцыг хөтөлбөр хэрэгжүүлэхээр бас засаг дарга уламжлсан. Тэгээд засаг дарга бол багш нарын баг хурлын өнөөдөр бас одоо Дархуул аймгийн багш нарт орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр ингээд өнөөдөр бас баярын өдөр амлаж байгаа нэг таатай байна. За мөн баярын өдөр бид шилдэг сургууль цэцэрлэгүүдийг шалруулдаг. Өнөөдөр Дархуул аймгийн шилдэг 3 сургууль 3 цэцэрлэгийг шалрууллаа. Энэ шалруулалт бол үндэсний хэмжээ зохион байгуулагддаг байгууллагын болон багшийн хөтөлбөрийн үнэлгээгээр ингээд шалгардаг. Тэгээд Дархуул аймгийн 1-р сургууль, бод сургууль, орхон сувын 8-р сургууль шилдэг сургуулиар 4, 26, 28 нар цэцэрлэгүүд шилдэг цэцэрлэгээ шалгарсаад өнөөдөр Дархуул аймгийн цэцэрлэг элдв урдын даргаас батламж шагнаа гардаж авлаа. Тэр бол ер нь бол орон сууцны хөтөлбөрөөр хэрэгжүүлэх журам гаргаад эхний ээлжинд нэг одоо 45-гаад 2 тийм одоо 40 чадварынхээ болоог 90 багшийг одоо эхний ээлжинд хамруулаа гэдэг тийм одоо журам төсөл гаргаад ингэ явж байгаа. 59 дахь удаагийн багш нарын баярын энэ өдөр боловсролын салбарын шинжилэлд түүчээлэн оролцож, сурган хүмүүжүүлэх үйл хэрэгтэй амжилт гарган ажилласан багш нараа урамшуулан шагнадаг уламжлалтай. Монгол Улсын төрийн дээд шагнал Алтан гадаас одонгоор 3 багш боловсролын салбарын ажилтан, Монгол Улсын засгийн газрын шагнал боловсролын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр 11, боловсрол шинжлэх ухааны яамны хүндэт жуух бичгээр 43, Дархуул аймгийн дээд шагнал найрамдлын дархан тэмдгээр 11, ахлах багш тэмдгээр 76, багшийн алдар тэмдгээр 114, арга зүйч багш тэмдгээр 130 багш шагнагдлаа. За өнөөдөр Монголын багш нарын баярын өдөр сайхан болж байна. Энэ баярын өдөр төрийн дэд одон медаль Алтан гац одонгоор ингэрээр мэдлсэн даас маш их баяртай байна. За энэгүй шагнал бол манай хамт олонны шагнал гэж бодож байгаа. Үнэхээр их одоо хамтарч бүтээж хийсэн эслийн маань үнсэн үнгээ гэж бодож маш их баярлж байна. Ингээд Дархуул аймгийнхаа болон Монголынхаа бүх багш сургууль хүмүүжүүлсэн нартай дэлхийн болон Монголын багш нарын гал алуун мэндийг өргөн дэвшүүлж сургууль хүмүүжүүлэх хөвгүүст нь өндөрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Тэгээ энэ хүү сайхан өдөр манай 26 дугаар цэцэрлэг маань одоо багшийн гүйцэтгэлийн үнэлгээгээр 2 дугаар байранд одоо шалгарч аймгийн шилдэг цэцэрлэг бодлыг өргөмжлөгсөн бас маш их баяртай байна. Тэгээд хамт олондоо болон Дархуул аймгийн боловсролын газрын ажилтан удирдлага мэрэгжилтэн тэгээд Дархуул аймгийн бүхэл одоо боловсролын салбарын хамт олондоо бол энэ сайхан өдрийн мэндийг хүрээд ажилтны амжилт бас эрүүл энх саруу сайхан бүхний хүсэн өрөөё. Тэгээд манай цэцэрлэг нь бол Дархуул аймагт бол байгуулагдаад 7 дахь жилдээ ажиллаж байгаа энэ цэцэрлэг байгаа. Тэгээд цэцэрлэгийнхаа эцэг эхчүүдэд үргэлж одоо дэмжиж байдаг эцэг эхчүүд болон одоо хамтран ажиллаж байдаг хамтрагч багш нартаа ажилтан албан хаагчдаа бүгдд нь энэ сайхан өдрийн мэндийг бас дахин уламжилж байна. За мөн бас нөгөө нэг үеийн үед ажиллаж байсан удирдлагууд болон ахмад настаа бүх одоо багш нартаа бас энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр боловсролын салбарт бид бол 20 жил ажиллаж байна. Тэгээд 20 жил ажилласан энэ үр дүнгээ үнэлүүлээд салбарын хамгийн дээд шагнал боловсролын тэргүүн гэдэг шагналыг бас таньтайгаа хамт хоёулаа одоо өнөөдөр хүртэж байгаадаа маш их баяртай байна. За ингээ боловсролын одоо байгууллагад ажилласан хүмүүний маань үнэлээд одоо яамны шагнал боловсролын тэргүүний ажилтан
болсондоо маш их баяртай байна гэх. За хандаа бас баяр хүргье. Өнөөдөр дэлхийн багш нарын 31 дэх өдөр, Монголын багш нарын 59 дэх өдрийн энэ өдөр төрийн дээд шагнал Алтан гац содонгоор шагнагсан маш баяртай байна. За энэ шагналан маань одоо үе үеийн төгсөгч, үе үеийн миний бяцхан шавнар тэгээд үе үед ажиллаж байсан 15 дугаар сургууль маань, од зохицолбор 26 дугаар сургууль, оюуны иргэний сургуулиуд хамт ажилладаг багш, ажилчид, албан хаагчид, тэгээд эцэг эхчүүд энэ бүхний маань бас хамтын бас амжилтыг үнж байгаа үнэмжээ гэж бодож байна. За тэгээд ерөнхийдөө бол би өөрөө боловсролын байгууллагад 32 жилдээ 33 жилдээ ажиллаж байна. За тэгээд багш байдаг хамгийн их нь манд хамгийн сайхан одоо хүний баяр жаргалтай байх хамгийн миний баяр хүчүүдийн нэг байдаг. За тэгээд энэ өдөр нийт Монголын багш нартаа өөрийн төгссөн төрөлх сургуулийнхаа 9-р сургуулийнхаа нийт багш сургууль хүмүүжүүлэгчид мөн хамтран ажиллаж байсан нийт Монгол ажиллаж байгаа Монголынхаа нийт багш нарт Монголын багш нарын баярын өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Одоо ингээ удахгүй манай төрөлх 15 дугаар сургуулийн 40 жилийн баяр болох гэж байгаа. Одоо 10 сарын 11-ний 10-ны өдөр болно. За энэ өдөр маань одоо бид 15 дугаар сургуульд суралцаж байсан 15 дугаар сургуульд суралцаж аавсыг анхан таниулж одоо шинжлэх ухааны эрдэм мэдгээс өвтөж байсан үе үеийн нийт төгсөгчтэй хамтран ажиллаж байсан багш сургууль хүмүүжүүлэгчид, ажилтан албан хаагчид та бүхнийг айн баяртай хүрэлцэн ирээрэй гэмээр урьж байна. Энэ өдөр аймгийн багш сургууль хүмүүжүүлэгчтэй зориулан залуучууд театрын уран бүтээлчид урлагийн тоглолтоор бэлэг барьсан юм а. Дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дахь удаагийн багш нарын баярын мэндийг нийт багш нартаа хүргье.